За баярлалаа. Энэ чөлөөлөлт гав гинжнээс чөлөөсөн тийм бэлэг тэмдэгтэй байгаа. Тэгээс энэ хугацаанд энэ гав гинжинд дарчилж байсан, зовж байсан бүх аж ахуй нэг иргэдийн өмнөөс уучлалтгүйя. Тэгээ учраас сая нэг чөлөөлж энэ гав гинжнээс сулж байгаа юм шиг байна. Энэ сулдагцсан ус жоохон паникт орцсон байгаа. Ягаад гэвэл гинт энэ эрх чөлөө өгчдөр ингээд учраа олохгүй байна. Энэ заалан дотор ч үг хэлэх хүн олдохгүй байна. Мэдээж намын зохион байгуулалт тал нь байгаа илгүй. Гол нь гав гинжиг зүүсэн улсууд бол сүүлийн 10 жил, 20 жилийн төрдөөс улсууд шүү. Өнөөдөр гав гинж зүүсэн улсууд ч бас дотор ч юм байгаа. Тийм учраас тэндээс бас уучлалын цэгц чөлөөлөх ёстой. Нэгдүгээрт, хоёрт нь бид нэр шүүх засаглал энэ цэцгийн асуудлыг шийдэхгүй бол энэ гав гинж чөлөөлөгдөхгүй. Өнөөдөр энэ онцгой дээл цэцтэр төлбөр хураамж хоёрыг өнөөдөр хүртэл татварын төрөлд хүчээр оруулсан үндсэн хуулийн зэц 93 оны 3 сарын 13 шийдвэрээ гаргацсан байгаа. Энэ асуудлыг дахин хилцэж эцэслэн шийдвэрлэнэгээд 33 жил шийдэггүй явж байгаа. Зэц өнөөдөр энэ хурлаа хиймээр байна шүү дээ. Тэгхийн бол над амнатын асуудал чинь их өөр асуудал болно. Энэ татвар биш ээ. Өнөөдөр хэрвээ цэцгийн За баярлалаа логоор хэлэгч. Нэмж асуулт танд байхгүй бол дараагийн хүндээ боломж олгоё. Чөлөөлт гэчээд сая ерөнхийдөө 2 цаг ярьлаа шүү. Танхимын эрхлэгч нэг 5 минут ярьж болохгүй юу? Оролцогчдод 1 минутын хугацаа өгч байгаа. Нөгөө талаасаа сая энэ татвар болоо косметик өөрчлөлт, үндсэн өөрчлөлтийн тулд бид нар татварын шүүхтэй болох хэрэгтэй байна. Таад яриад байгаа. Энэ эрх чөлөө өгч байгаа бол тэр шүүгч нь шудраг байх хэвээр. Тэр шүүгтээ шүүгч байгаа шүүгч чинь захиргааны шүүгч өөрөө наад зах нь эдийн засгийн магистр цолтой хүн захиргааны иргэдээр татварын хэрэг эдийн засгийн эргүүдийг шүүх хэрэгтэй байна. Өнөөдөр хэрэг бүртгэл мөрдөн байцаалтанд байгаа хүн чинь доод нь эдийн засгийн бакалавртай хүн тэр санхүүгийн хэрэг бүртгэлийг авч бүрдэх хэрэгтэй байна. Таад энэ чөлөөлт яриад байгаа боловч жинхэнэ гав гинж чинь тэр эрх зүйн салбар чинь үүсээ төгжөөд төвлөлдсөн байна. Үүнийг ашигладаг маш том систем байж байна. Ийшээ одоо орох хэрэгтэй. Тэр шүүх засаглалын гэж таад айх хэрэг байхгүй. Хамгийн наацхан шүүгчдэрийн мэрэгжлийн улс болгочих. Тэгэж чадах юм бол бид нар эрх чөлөө эдлэнэ. Энэ зүүсэн улсууд дотор нь байж байгаа шүү. Нөгөө талаас манай энэ аж ахуй нэгжид хувийнханд том зас зээл өгчээвэл одоо засгийн газар хажуудаа тэр олон компани байлгадаг зогсоо. Тэр бүх зах зээлээ манай хувийн хвшилд өгөө. Өнөөдөр бид хувийн хвшилд тэр эрх чөлөөг аммаар байна. Тэгээ эцэст нь хэлэхэд манай сангийн яамны сайд хэлээ. Наад татварын хэдэн зүйл бол зүгээр инфляцтай холбоотой 19 оны хуулийн косметик засвар гэхдээ та журмын яг одоо энэ 12 сарын 1-нд гаргуулсан байгаарай. Манай татварын журам гарахгүй байсаар буцаад одоо гайл дээр нөөд авахгүй хүсэл дээр гэж ганцхан үг орсон байгаа шүү. Тэр хүсэлт гэдэг үг чинь л өөрөө маш том чөдөр болно. Тэр хүсэлт гэдэг үгийг нь хуулинд оруулахгүй байх хэрэгтэй байсан. Тэгээ гих мэтлэн сангийн яам дээрэн журмуудыг нийгмийн даатгалын яам дээр журмуудыг 12 сарын 1-нд гаргаад 1 сарын 1-ээс ямаар байна. Баярлалаа.